За баярлалаа. За баяр ёслол бол зөвхөн одоо ёслол хэв заншил гэхээсээ илүү хүмүүсийн сэтгэл зүйд одоо дархлааг бий болгож өгдөг ийм нийгмийн одоо үйл ажиллагаа. Гэхдээ нөгөө талд бол энэ өдрийг сунгах, энэ өдөртэй холбоотой ямар сөрөг үр дагавар байдгүй гэхээр энэ яаралтай тусламжийн үйлчилгээнүүд, за нийгмийн эмзэг бүлгүүдэд байнгын одоо хэрэгтэй үед тусламж үйлчилгээ хүргэдэг салбарын асуудлууд дээр ямар өөрчлөлт гарах болоо гэдгийг ер нь судалж үзсэн болов уу? Яагаад тэгэхээр хэдийгээр бүхний дээр баярлаад одоо баяраа тэмдэглээд бүгд амардаг боловч эрүүл мэнд, за хүний амь нас, за хөгжлийн бэрхшээлтэй хүн, ялангуяа нийгмийн үйлчилгээ авдаг, эрүүл мэндийн үйлчилгээ авдаг бүлгүүдэд тэр үеэр бол ингээд нөгөө бүх юм ингээд хаагдаад амарчихлаар хамгийн их одоо орхигдож бас хохирдог асуудал гардаг. За дээрэс нь баяр ёслолын үеэр хамгийн их гэмтэл, осол, эрүүл мэндийн бас юм дуудлагууд бас бий болдог. Тэгэхээр энэ дээр ер нь ямар одоо үр дагавар гарахыг надад ирсэн материал дээр бол би хараагүй байгаа учраас тодруулж бас асууя. За хин хариулах уу? Зөвхөн Уян гишүүн. Саранчлон гишүүндээ баярлалаа. Яг энэ чиглэлээр болохоор тань одоо гишүүдэд тараагдсан хуультай холбоотой судалгаа, тэр холбогдох одоо тайлангуудад дурдж судлагдаагүй. Гэхдээ таны хэлсэн зүйл бол үнэн юм лээ. Гэмтэлтэй холбоотой, гэмтлийн эмнэлгүүдийн ячаалал нэмэгдэхтэй холбоотой асуудал бол хөндөгддөг. За өшөө бас нэг зүйл нь болохоор яг энэ одоо үндснийхээ хоёр баярыг ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Наадан болон цагаан сар ярьж байгаа. Энэ баяр жил болгон бямб нэм гарагтай амрах ёстой өдрүүд нь давхцаад байдаггүй. Давхцсан тохиолдолд ямар нэгэн байдлаар засгийн газар дандаа одоо хойш нь шилжүүлдэг юм л. Тэгэхээр ингээд эдийн засгийн хувьд нь судлыг гэсэн ч шилжүүлэхгүй байсан тохиолдол байхгүй учраас одоо судлахад тийм яг тоон тийм шинжилгээ гаргаж тавихад бол хүндрэлтэй байсан. Тэгээд 9 нийт яг энэ нийтээр тэмдэглэдэг баярын тухай хуулийн талаар зохицуулагддаг 9 баярын 16 амралтын энэ өдрүүдийн агуулга бол нэмэгдэж одоо баярын тоо нэмэгдээгүй. Ер нь бол нийтээрээ хуулийн заалт 22 оноос хойш байхгүй байхад хүртэл засгийн газраас зөвлөсвэ гээд тогтоол гарахад нийтээрээ монголчууд дагаж мөрдөж байгаа энэ зохицуултыг хуульд нь хим хэмжээ байдлаар тусгаж өгөх зүйтэй юм байна. 22 оноос хойш байхгүй байгаа заалтыг арай боловсронгуй болгоод заавал одоо засгийн газраас тогтоол шийдвэр гарахыг хүлээхгүйгээр яг найруулгын хувьд хуульчдтай сууж агаад хэрвээ үндэсний энэ хоёр баяр маань амралтын бямб нэм гарагтай давхцах юм бол хойш нь шилжүүлэе гэдэг зохицуултыг найруулж орсон байгааг бол харж байгаа баха. За эрүүл мэндийн яам болон одоо бусад гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам гих зэрэг эдгээр яамдуудад бол холбогдох судалгаанууд бол байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр яг холбогдох чиглэлээр нь бид нар бас хяналт хийж энэ дээр нь анхааруулгыг өгч ажиллах нь бол зүйтэй байх гэж бодож байна. Тодруулах уу? Отгоны Саранчлон гишүүн тодруулъя. За баярлалаа. Яг нь ер нь бол ингээд статистик харах юм бол автозамын осол, гэмтэл, бэртэл, за архитын согтурхтай холбоотой асуудлууд, зарим төрлийн хүчирхийлэл бол баяр ёслолын үеэр, урт амралтын үеэр бий болдог юм бүгдээр мэдж байгаа. Тийм болохоор энэ хэдийгээр одоо бид нар баярлаж амархан зүй ёсны хэрэгтэй энэ дээр анхаарах хэрэгтэй боловч нөгөө талд яг энэ салбарын асуудал нь удаашрчдаг. Үйлчилгээг нь хойшоо болчдөг. Тэгэхээр энд нэг цөөхөн хэдэн хүмүүсийн хохирол үүсдэг учраас альва хуулийн одоо төсөл, альва энэ одоо цаглбар өөрчлөлт хувааруудыг ярьж байгаа бол тухайн салбарын онцгой байдал, за эрүүл мэндийн салбар, гэр бүлийн одоо салбар, хүүхдийн салбарынхан бас давхар хараа хяналтаа илүү эсрэгээр өндөржүүлэх хэрэгтэй гэж би боддог. Тийм болохоор энэ асуултыг асууж байгаа. Тэгээ хууль санаачилж байгаа хүмүүс болон энэ хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүмүүс энэ дээрээ бас анхаараасаа гэж хүсье. Баярлалаа. За Банзарагчийн төвшин